3, 2, 1. Байж байгаарай. Цаг. Явсаа. За амжилтсан. Яа, за. Өдрөнд хамсан. Ээж авах шаваанаас нэг Ингэж авах. мөнгө түрүү байвал ингээ газ ингээ авчдаг та тий. Тэр шиг л боллоо. Энэ манай нэвтрүүлгийн бас одоо энэ үеийн хугацааны хамгийн дээд амжилтыг нандаа тогтоож ах шиг байна. Баяр хүргэе. Хэдэн секунд вэ? 1 секунд 10 дойл. Нэг хэд татаад дууссан байна. Хурдан ивэрэл байгаа юм байна тий. За харин Бибэ. 2 секунд 3 дойл. Нэг хөдөлгөөн хийгээ тэр хэд болсон. Ингэж авахтай ингэж. Чиг дайчихж байгаа юм тий. Тэр хүн зур. За одоогийн байдлаар бол хамгийн удаан 2 секунд болчиход байна шүү дээ тий. Тэгээд та дөрөөс одоо 2 секундээс удаан хийх юм бол хин нэг нь асагдана. За баба юунд нь яах вэ? Ямар ч гэсэн нандигийн хувьд бол дараагийн үед орох нь бол тодорхойлж байгаа шиг байна тий. За баяр хүргэе. За баяр. За ингээд 60 орон шоу нэвтрүүлгийн эхний үе үргэлжлэн үрж байна. Дараагийн 2 дахь оролцогч маань өрсөлдөх гэж байгаа. За Мянгар цент бэлгэн 2 энэ удаа бол бас өрсөлдөн шүү дээ тий. Даалгаврыг хийх бэлдээ тавьчлаа. Эхний 2 хүн бол маш хурдан хэлсэн шүү дээ тий. Манай их аягүй хурдан юм. Би нөгөө 80 наслахтай ийм зүйл үтсэнгүй гэдэг шиг 60 орон нэвтрүүлгийг 8 дугаарыг хийхдээ ийм урд ууныг үтсэнгүй гэж. Манай урд сүрсаар. За баба ойлоо яраад явах тий. За. Төлөөгш. За. За ингээд Мянгар цент бэлгэн 2-т амжилтсаад нэг алхах шээ. За харж байгаарай. Түрүүлж байгаарай. Харж байгаарай. Би цаг харахаар зэрэг эхлэх хэрэгтэй байгаа. Яаж татчих чинь? 3 2 1 байж байгаарай. Цаг. Явсаа. Биш тэр цагтаа юм тий. Цагтаа ихсэн. Дараагийн хүмүүсийг бас үзэлдэн шүү дээ. Хатан дат хэрэгтэй. За тэгээд телевиз үзэж байгаа аав ээж тий. Мэдүргээд Цаг яваад байгаа шүү дээ. Одоогийн байдлаар 30 секунд өнгөрсөн байна. зүгээр аливаа юм хийхтэй. Ямба Хийхтэй гэж байгаа шүү дээ. зөв хэрэгтэй тий. Аяга ихтэй бас зөв татах хэрэгтэй тий. За. За. Их огцом. Харсан уу? За хоёроо. Хэд секунд вэ? 5 секунд тасан байна. За ингээд хугацааг тэмдэгдээд хэлж өгье. За Мянгар цент 45 секунд 55 дойлын хугацаанд даалгавраа гүйцэтгсэн байна. 45 секунд 55 гэдэг чинь айгүй гоё. Миний дуртай тав. Баярлалаа. 55. Баярлалаа 55. За хоёроо. Цаанаасаа бүгд те. За харин бэлгүүний хувьд 3 секунд 5 дойлын хугацаанд даалгавраа гүйцэтгсэн байна. Чи ямар өөд хүн бэ? Төлөө гэснэ те. За дараагийн 2 Түүрсөх болорхоо 2. Бэлэн нөө. Хамгийн удаан нь яг одоогийн байдлаар 45 секунд байгаа шүү дээ. Тий, 45 55. 45 55 байгаа. Энэ их сайхан бэлэгдэлтэй тоо гэдэг. Ер нь магадгүй цаашдаа 45 55 гэдэг юу ч гарч магадгүй л ахта тий. Юу ч. За. Хамгийн урд нь бол одоогийн байдлаар 1 секунд 10 дойлын хугацаанд байгаа шүү дээ тий. Шууд. За. За анхаарч байгаарай. Зэрэг эхлэн анхаар 3 2 1 цаг байж байгаарай. Явсаа. За энэ хоёр. За унгаа бол дахиад
байгаа байхгүй тий. Шулуун тат. Хөп гэдэг. Хэдэн секунд вэ? За одоогийн байдлаар минут гарангийн Зогсоо. Хоёулынгийн нас шууд. Хоёулынгийн нас. 2 минут 45 секунд. Нөхдөө. 2 минут 45 секунд. 2 минут 45 секунд хугацаанд юу хийж болох вэ? Боли байлгнэ. Бууж гэж бодлоо. Зогсоо юм. Бууз чигнэх хугацаа болчлоо. 50%. Бууз чигнэх хугацаа болчлоо наач. Гэхдээ энэ даалгаврыг заавал гүйцэтгэж дуусгах хэрэгтэй байгаа шүү дээ. За. Тий. Өмнө нь оролцсон хүмүүс бол бүгд дуусгасан байгаа. Хэрвээ үгүй бол хоёрын давьяас үзүүлж бодно шүү дээ. Хоёлоо бууж өгөө те. Ой шиг зэрэг авахгүй шиг. Ийм байдаг. Юм хараа сурдаг хүн гэж байдаг шүү дээ те. Юм хараа сурдаг хүн гэдэг чинь бас бий байна тийм үү? Одоо ингээд энэ хоёрыг хараад энэ гурыг хараа сурцсан. Ингэж хөдөлгөөд байна. Ингэж татаад байна шүү. Хараа шулуу юм байлаа шүү хараа. Оо за. За баяр. За. Болор хүү 3 минут Хоошор хайсан бол түлэгчлээ шүү. 26 секунд 39 дайл. Яг хугацаа хийсэн байна. Ёо. За түнсгүй үед бол өөрөө гараа өргөж ах шиг шүү дээ тий. Өөрөө гараа өргөж. За ингээд 60 орон шоу нэвтрүүлгийн эхний үеийг үзэгч та бүхэндээ үзүүллээ. Эхний үеэс хэн асагдах нь бол тодорхой болж ах шиг байна. Тэгээд хамгийн ихэнд бол эхний үеэс төмөрсөх бас асагдаж байна. Тэгээд сүүлийн үе сонь сайхан бас юм бол цэвэр лекцээр үзэгчтэй уулзж байгааг мэдээлэл өргөл. За сонь сайхан гэх юм бол өөр байна юм тий. Тэгээд ер нь ойр тосл үзэж байгаа бас жоохон сандрах хэсгүүл байна. Сандарсандаа л бобоод очиж шиг бодлоо. Ингээд 60 орон шоу нэвтрүүлгийн эхний үеэс бол төмөрс өх хасагдаж байна. Тэгээд танд бас нэвтрүүлгийнхаа зүгээс гарын бэлгийг гардуулъя. Далаа ламын айлдуур CD байгаа. За мөн монголчууд бид дээшээ харсан савыг бол их бэлэгддэг. Манай нэвтрүүлгийн логотой, телевизийн логотой юм сайхан дурсгалын аягийг гардуулж байна. За мөн фитнесээр хичээлгүй. байна. Ер нь хамгийн залуус ихэнх цагаа чөлөө цагаа фитнес дээр бас өнгөрүүлдэг болчиход байгаа шүү дээ, тий. За тэгвэл Golden Gym Fitness клубээр 1 сарын хугацаанд 50% хөлтөд өгчлөлт эрхийн бичгийг бас гардуулж байна. Тэгээд Улаанбаатар хотод бол одоо 5-6 салбараар бол ажиллагаа явуулдаг. Ер нь бол ихэнх одоо уран бүтээлч залуус бол Golden Gym дээр очиод их гоё болтой юм шиг үлээ. Тэгээд эрхийн бичиг гарын бэлгийг гардуулъя. За баярлалаа. За амжилтсаа. За одоо ганц болно шүү дээ. Тэ харамсалтай байна төмөө. Харамсалтай байна. Зүгээр. Тэр надтай өршөлдөж чадах юм дөрөв бодвол те ганц хүн чи байсан шүү төмөө. Ингээд үзэгч та бүхэн зэрэлээд 60 орон шоу нэвтрүүлгийнхаа эхний үеийг үзүүллээ. Тун утахгүй 2 дугаар үеийг та бүхэн хөт авч үзээрэй. Ингээд та бүгдийн амрах чөлөө цагтаа зориулсан өргөдөг 60 орон шоу нэвтрүүлгийн 2 дахь үеийг үзүүлэхэд бэлэн болсон байна. За эхний үеэс флаш амтлагийн анхны бүрэлдэхүүнд байсан модельч төмөрсөг хасагдсан бол энэ үеэс хэн хасагдах вэ гэдгийг та бүхэн өргөжлүүлэн хүлээн авч үзээрэй. Мэдээж та бүхэн хамтлагаараа уран бүтээлээр хийдэг ч гэсэн яг манай нэвтрүүлгийн хувьд бол та бүхэн хоорондоо өрсөлдөгчд хэнийг асах гэсэн бодолтой байна. Нандаа хасмаар байна да. Одоо харъя да тий. Хотон байгаа тань хамгийн хүчтэй өсөлтөж хасчмаа тэгээд 1 секунд татаж аваад байна тий. За энэ үеийн даалгавар бол машингийн хялбархан мэдээж даалгаврыг бас 2-2-оор гүйцэтгэн. Нэг нь бас мөргөж ганцаараа даалгаврыг гүйцэтгэн. За тэгээд хамгийн удаан гүйцэтгсэн бас л энэ үеэс хасагдах нь байна. За даалгавар машингийн та бүгдийн өмнө 4 аягийг игнүүлээд хажуу талд нь 2 аяганд усыгээ тавьсан байгаа. 4 аягийг игнүүлсэн байгаа аягны хамгийн ихний аяганд нь тенсний бөмбөг хийлээ. Уснасаа тенсний бөмбөгтэй аяг руугаа ихээр тенсний бөмбөг хөвж гарч ирнэ. Инхээр дараагийн аяг руу үлээж оруулна. За алгасаж оруулахгүй яг дараалуулаад оруулна. Ойлгомжтой үү те? Ойлголоо. За амжилтсэ. Нэг зүйлийг анхааруулхад мэдээж үлээж байгаа учраас ус хорогдно, асгарна. Сэлгээний нэг тал аягтай ус байгаа. Энэ усыг 3 удаа нэмж сэлэх юм боломжтой байгаа. За тэрнээс нэг ус сэлэх боломжгүй тийм. Яг л энэ олгогдсон байгаа. Нандигаа юу шүү дээ. Энэ түрүүмийнх уугаалсан байхгүй юу? Яа. За эхний даалгаврыг за болорхоо 2.
3 2 1 цаг явсан. За амжилтсан цаг. Цаг явсаар л байна, явсаар л байна. За зөвлөч юу гэж зөвлөх вэ? Хасаг гэж зөвлөе дөө чам. П гэлээ. Чи нэг зэж ширнэ. хоёр тайграар нэг хайник нь авчихна гэж бодоод П гэж үлээч. За усман дууслаа баг. Одоо ус хэлэх боломж байхгүй. Боломж байхгүй юу? Тий, ямар ч гэсэн. Боломж байхгүй. Одоо бодлоо тий. Би ч нэг дандаа боёны гэж явдаг. Чаа. Нэгнийгээ ингэ зовоод ингэ сандраад аюу хэцүү юм шүү дээ. За болохгүй бол хасах уу? Гос бусдыг хармаар байна шүү дээ тий. Буснаас бүр чадахгүй ч юм билүү. Тий. Юу ч болох юм билээ. Тэгтээ уг нь бас нүдний шилтэй хамгаалттай шүү дээ. Тий. За. Ямар ч сан даалгаврыг гүйцэтгэх үү яах вэ? Дуусгасан. Нэ. П гэж ганц авах. Энэ усан дуусчлаа. За одоо сүүлийн доос нэмж өгье. За тэгээ минийхаас үг. За сүүлийн доос нэмж өгье. Ахиу. Дүүртэл нэг дүүч. За маш. За. Одоо зүгээр баг үлээхэд л наач яваад орох шүү дээ. Өө. Осаа. Хийж цаг зогсно. За. За. Хэдэн минут вэ? 10 минут вэ? За эхний даалгавар гүйцэтгсэн болорхуу 35 секунд 60 дойлын хугацаанд. Маш богино хугацаанд даалгавар гүйцэтгсэн байна. Баяр хүргэе. За харин бэлгүүний хувьд 3 минут 29 секунд 58 дойлын хугацаанд даалгаврыг гүйцэтгэжээ. Яг нэг дууны юу боллоо те нэг дуул яваад өгчлээ те. Нэг дуул тий нэг бүтэн дууны хэмжээнд л явлаа. Тэгээд бүтэн нэг сайн. За тэгээд явцсан даалгавар амжилттай гүйцэтгсэн бэлгүүндээ. Баяр хүргэе. За. Ингээд үзэгч та бүхэндээ зориулаад 60 ором шоу нэвтрүүлгийнхаа 2 дугаар үеийг үргэлжлүүлэн хүргэж байна. За даалгавар бол ойлгомжтой тий. За би тенсний бөмбөгийг өгье. Залхатлаа харсан. Залхатлаа харлаа. Бараг хажуунаас нь зааж өгөх шиг байсан. Тэгэхээр ер нь даалгаврыг нэлээд сайн амжилттай гүйцэтгэх байхаа гэж бодож байна. Мигада. За тэгээд энэ хоёртаа амжилттай даалгавар тий. 3 минут 26 тий. Тийм 3 минут 29 секунд. 29. За би 3 минут 26 талбах таа да. 3 минут 26 секунд ба. За тэгвэл ямар ч зөвлөх юм биш тий. За анхаарч байгаарай. 3 2 юу лээ 2 хичээд 1 тий. Байж байгаарай. Цаг явсаа. За амжилтсан. Тэгэр явсан. Гол нандир тав. Би чамаа хүлээж яа нандир дээ. Оо за игэрэ авсаа игэрэ. Хурдлаараа цаг яваад байгаа. Яваад байгаа. Тэ. За. Амжилттай. Болж нандир юм. За минутын хувьд бол даалгавар амжилттай гүйцэтгэж дууссан байна. Тэгээд за одоо усаа энэ. Анхаарч байгаарай. Цаг явлаа. За маш богино хугацаанд хийжээ. Би ч одоо хэнийг болоргүй бобог баг ер нь нэлээд богино хийчүүдээ гэж бодсон чинь тий Жошоо юу?
Жошуа хүмүүс мэддэг шүү дээ. Болорхоо бабаа гэхэлэр ер нь ямар бабаа гэдэг. Тэгээ манай хамтаас бебе бабаа бобо сигнал өгдөг шүү. Бебе бабаа бобо. Зэ. 35 секунд дийжсэн тий. Тэгсэн би хэд дийсэн бэ? Мөнгөр цент 28 секунд 33 дойлын хугацаанд даалгаврыг үүсгэжээ. Утсан байх шүү. Миний хувьд бол утсан байна. Тэгээ сүүлд нэг өсрөө явцсан тий. Тэгсэн тэрийг бол би хараа ерөөс 20 секунд. 1.5 секунд. байгаа байхгүй. Бибэ. Гэхдээ усаа их удаан хийсэн шүү дээ. Ингээд бүр ингээд нанд жоо тэгээ тий. Нэлээд удаан хийсэн. За нанда 45 секунд 55 дойл гэж юу? 12 дойл. Хугацаанд даалгаврыг үүсгэжээ. За явах гэсэн үед бол үлдэхээр л болж ах шиг байна. Бибэ хоёр өргөө. За одоо ингээд ганцаараа үлдсэн. Одоо ганцтай ч ганцаар төхөөл ганцаараа даалгаврыг үүсгэх нь дээ. Бибэ даалгаврыг үүсгэхэд бэлэн үү? Ер нь хэдэн секунд орчимд хаавар нэр даалгаврыг үүсгэх чи гэсэн бодолтой байна. Би бол удахаа. Удахаа. Хэцүү юм байна. Хамгийн удаан чинь одоогийн байдлаар 3 минут байгаа шүү дээ. 3 минут 29 секунд. Зайцаал. Тий, нэг дуу явах хугацаа гэж яриад байгаа шүү дээ. Уран бүтээлчд учраас тий, нэг дуугаар яриад байгаа. Би яхаа хагас дуунд явах юм уу, нэг дуунд явах юм уу, эсвэл нэг бадганд явах юм уу, нэг дахилтанд явах юм уу, яамаар байна. Ямар тэгтээ шатгаараа л. Шатгаараа л тий. Бибиг бол нэр бас нэг шинэ уран бүтээл хийсэн баг шүү дээ. За юм хийж байгаа. Хийгээл аа. За сайн сайхан уулзъя л бас. Сон сайхан гэвэл хамтлагаараа хамтдаа байна. Миний гой сон сайхан. Тэгээд бид нар гоё дуугаа гээд уран бүтээлээр нэгдэж байгаа. Тэгээд хожноо дурсаад тэгээд үзэгч хамт шиг чамд тэгээд дэмжээрэй те. Би чамаас харсан. Ти хүмүүсээс болсон. Хин хайр дуусах болсон. Хин хайраа би. Хэнчэний бодлыг хэлж мэдхгүй. Хэнчэний хүслийг авч дийлэхгүй ч. Чимээний хэнийгэн. Би чиний хэнийгэн ивэн. Хэнч миний хүслийг таш мэдхгүй. Хэнч минийх болохыг сан мэдхгүй ч. Би чамд хэнийгэн. Чи надад хэнийгэн ивэн. Ер нь ганцаар уран бүтээл хийхгүй байж байгаа л гиг энтхэн л хин нэгэн зориулаад хийчнэ гэдэг бас ер нь сэтгэлийн бас нэг хин нэгэн зориулсан байх шиг байна. Тэрийг болоод цэнгэрлэгцээр боломжоо өсгөөд хэлж болно шүү дээ. За ямар ч сан нэг тахилтын хугацаанд л явчихвал уг нэг зөвөр байгаа шүү дээ. Хэлэх гээд байгаа. За анхаарч байгаарай. 3 2 1 цаг. За цаг явсарай. Оо за усаа гэрээ. Цаг яваад. За баярлалаа. За баярлалаа. Тэр энэ хамгийн сүүлд усаа хийдэг дээр их удаж байна те. Энэ чинь бас цаг яваад байгаа шүү дээ тийм ээ. За. Ямар ч хэлсэн нэг бадаг нэг дахилттай эхний 2 дахь бадгийн эхний мөрлөө орсон юм шиг байна. 1 минут 15 секунд 65 дойлын хугацаанд даалгаврыг үүсгэсэн байна. За баярлалаа. Нэг улаан нэг цагаан хасагч байгаа юм байна да. За ингээд 60 урам шоу нэвтрүүлгийн 2 дугаар үеэс бэлгүүн хасагдж байна. Бусад залуус та хандаж өгч хэлэх үү? Хэний нэмж байна? Бибэгээл хэмжээ дөө. Намайг хэмжиж юм бол өгсөж байна. Рефригант хэмжээ. Хамтын залуустайгаа уулзсан юм уу? Сайхан байна тэгээд. Гэтэ ер нь бол байнга холбоотой байдаг баг тийм. Мэдээж. Яг уран бүтээлээ хийж болвол ари өдрүүдэд ер нь бас их уулзалт хийгээд байгаа юм шиг шүү дээ тийм. Тэгээ бид нар нэг саяхан бас нэг шинэ уран бүтээл хийсэн байгаа. Эргээд 10 жилээр зөвлөд дөрвөлөө нэгдэжсэн байгаа. Тун удахгүй бас бид нар бас одоо бүрэн бүрэлдэхүүн хүмүүдэд сургуулаа уран бүтээл хийн. За тэгээд нэвтрүүлэгт бас
цаг гараа хөрөлцөж олцсонд баярлалаа. Ямар ч байсан амжилттай бас одоо эхний үеийг давж хоёр дахь үе дээрээ бүдэрсэн ч гэсэн амжилттай нэвтрүүлэх маань оролцлоо. Golden Gym Fitness Club-ээр 1 сарын хугацаанд 50% өнгөлттэй үйлчлүүлэх эрхийн бичгийг гардуулж байна. Мэдээж Golden Gym Улаанбаатар хотод бол бүх салбараар бүх чиглэлд бол салбараар ажиллаж байгаа. Тэгэхээр тий хаана ч очиод үйлчлүүлж болно. Мөн мэдээж манай нэвтрүүлгийн дурсгалын аяг байна. За тэгээд дээр нь Далай ламын айл төр байгаа. За тэгээд энэ хөө айл төрийг бол бас гэртээ сардаа эсвэл 7 хоногт улиралдаа нэг удаа энэ айл төрийг сонсож байгаа юм бол ер нь бас их сайхан гэгэх баха гэж. За. Орхны шидийг болох бах. За амжилтсан. За баярлалаа. За амжилт хүсье. За. Ингээд үзэгч та бүхэндээ зориулаад 60 ором шоу нэвтрүүлгийнхаа 2 дахь үеийг үзүүллээ. 2 дахь үеэс бэлгүүн хасагдаж байна. Харин 3 дахь үеэс хэн хасагдах болоо гэдгийг та бүхэн том удахгүй хүлээн авч үзээрэй. За ингээд та бүхэн амралтын өдөртөө 80 дугтаа сайхан өнгөрч байгаа гэдэгт огцхон ч эргэлзэхгүй байна. Мэдээж амралт чөлөө цагтаа зориулаад 60 ором шоу нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг үзүүлж байгаа байлээ. Яг одоо нэвтрүүлгийнхаа 3 дахь үеийг үзүүлэхэд бэлэн болсон байна. 3 дугаар үе дээр флаш амралтын 4 залуус маань хоорондоо өрсөлдөх болно. Мэдээж бас 2-2-ороо даалгаврыг гүйцэтгэж хоорондоо өрсөлдөд. За хугацаа харна хамгийн удаан даалгаврыг гүйцэтгэсэн энэ жил энэ үеэс бол хасагдах нь байна. За ямар ч гэсэн шагналд нэвтрүүлгийн зүгээс бол одоо ялагчд мөнгөн шагнал байгаа. Мөнгөн шагналаар бол та бүгдийн хувьд бол 2-2 алхам бол хийчлээ. Одоо дахиад нэг 3 алхачаад бол бас мөнгөн шагналд бол бас нэлээд хөрхөн байна. Тэндээс инээд алдаад. Ер нь хамгийн одоо найдвартай хамгийн хурдан гэдэг нь бол яхаарахгүй мандалах шиг шүү дээ. Яа би нэр тийм ах юм биш. Өө шүдрийг авчих юм нөө батсан байна гэл. За Нийт нүрж байгаа юм байна да. За одоо ер нь та дөрвийн хувьд хэнийг асчих гэсэн бодол байна. Үе болгон дээр нэг асчих гэж хасаад байх шиг шүү дээ. Ер нь хүмүүс хоорондоо тэгэл хасаачих юм байна. Нэг л хасчих. Нэг асчих. Хасагчмаар байгаа юм уу тий? Хасчихмаар. За тэгэхээр хоёр эндэр дээр аяг доош нь харуулаад дээр нь ирзэний бөмбөгийг олсонд хийсэн байгаа. Тэгэхээр энэ ирзэний бөмбөгийн осыг бэлхүүсээрээ ороож дүүжлээд тэгээд бэлхүүсээрээ хөдөлгөж тэр аягийг онж унгаах юм байна. Хаанаас эндээс үү? Үгүй урдаас нь эндээс нь. Эндээс нөө. За энэ бөмбөгөө өөрхийн биедээ ороочоод өмднийхээ эндээ тогтоолоо тий. Эндээс шидлээ болоо юм уу? гар оролцохгүй. Гэтэ Би хөдөлгөөнөө. эн чинь эхлээд ороогоод эргэж ирж тохих юм уу яхаа. Хамаагүй асуул Тэр ийсээ. Ингээл юм уу те. тий яаж онох нь өөрөө ч асуудал. Гэхдээ гарны оролцоо байхгүй. За харж байгаарай байж. Цаг харахаар зэрэг их байж. Байж байгаарай. Нэгэ байж байгаарай. За би байж гинэ байж. За харж байгаарай. Энэ талаас нь гэх юм болов? Харж байгаарай. За 3 2 1 цаг байж. Цаг арай яваг байна. Цаг явсан. За амжилтсэ. Иргэн штэ тий. Дүүгүрдэж ирэл. За энэ бүтэхгүй. Адилхан хэмжээгээр өсөж. Болоогүй аа. За яваад. Цаг байгаа те. Цаг байгаа. Дараагийн 2 хүн байна бас. Баба чи нүг ийм нэг юм шиддэг юм байдаг шүү дээ. Тэрийг бодоод байв. Нэг эргэл хоёр дахь дээр Энд ихтэй ерөөсөө нэг л эвгүй байна. За одоо 3 үзэл гээд их. За Ядарчлаа. гойч. Барь. Шөөдөө. Өгчээ. За. хой. Чи ямар хэцүү бэ? За ууг нь даалгаврыг гүйцэтгэл их зүгээр л байгаа юм да тий. За. Хизээч чадахгүй. Хизээч чадахгүй. Бас энэ хоёрын нэгнээс бас хизээч чадахгүй гараад бас болж шүү дээ тий. Түүшөд хороод ч мараад яасан. Би энэ хийсэн манай хөл бөмбөгтэй байдаг. Тий. Хөлбөмбөгийн техник тий. Бодимаар өшөлтэй тий. Хайчлах тийм ээ. За 3 дугаар үеийн эхний өрсөлдсөн 2 олцогч. За мега даалгаврыг бол маш богино хугацаанд 21 секундэд амжуулсан бол за Жошугийн хувьд бол 4 минут 21 секунд болсоор байхад даалгавар гараахан бас гүйцэтгэв. Өөрөө гараа өргөлөө тий. Яг одоо даалгаврыг гүйцэтгэхээр болно шүү дээ. Болно. Болохгүй. За хэд их урт болгоч бол намайг онцох үү дээ. Хийсэн шүү дээ. Ахархан биш ээ.
Минь нэзээс материалаа бодлоо. За тий. Тэгээд Материалыг баазны өмнө. даалгаврыг бол ойлгосон тий. Ойлголоо. За гар хөлний оролцоо байхгүй зөвхөн таазны хөдөлгөөний оролцоогоор онох хийх нь байна. За Мега бол маш амжилттай сайн даалгаврыг гүйцэтгэсэн байгаа. Тэгэхээр та хоёрын хувьд бол ямар ч хэлсэн 4 минут 21 секундээс богино хугацаанд хийжээж дараагийн үед бол амжилттай оролцоно. Гэхдээ даалгаврыг гүйцэтгэж дуусгах хэрэгтэй байгаа тий. За энэ үрт амжилттай. За харж байгаарай. 3 2 1 байж байгаа. Цаг явсаа. За чу. Аа. Уй. Ээ. За төгчөө шүү дээ. Яа. Сэрийг ууш. За гол нэг эргэж жагаад тэгээ эргээдээ. Хөтний орцоо. Эргээдээ бол болох гэдэг шүү дээ. Тий. Эргээдээ бол болох гэдэг. Эргээдээ. За Нэн чи ийм айдгүй байсан юм те тамнаа ёо. гинэ. За эргээд гараа. Ер нь болохгүй л байна. Чи нөгөөдөр иргэдээ наадтай хийчихэд нөгөөдөр иргэдээ. Нөгөөдөр ирэг. Мега ер нь яаж хийсэн бэ? Би юм хэлээд шүү дээ. Ерөөсө бөмбөг бодоагүй. Зөвхөн энийг л бодсон байхгүй. Тэгээд энэ бас тэгээд ерөөсөө таасны хөдөлгөөнөөс гадна толгойн доторх оюун ухааны хөдөлгөөн бас давхар хэрэгтэй байгаа юм байна шүү техник байгаа. Техникгүй юм. За онцч шүү. Уяа аваа шүү дээ. За Хин ятсан юм бэ? Та яг зэрэг. Яг зэрэгөө. Нэг дойл маяг байна уу? Би арай төрүүлсэн. Нэг хоёр дойл маяг байна уу тийм их юм аа. за. Ихэнт за бибэ 1 минут 6 секунд 35 дойлын хугацаанд бибэ даалгавраа гүйцэтгэсэн байна. За харин Нандэгийн хувьд мөн ижил 1 минут 11 секунд 36 40 дойлын хугацаанд даалгаврыг гүйцэтгэсэн байна. За баяр үргээ. За баярлалаа. За ямарсан та хоёрын хувьд бол даалгавраа их амжилттай ойрхон гүйцэтгэлээ. Тий. Зэрэг юм шиг. Ганц 2 секундын хугацаанд зөрүүтэй бараг зэрэг хийлээ. За одоо тэгэхээр би хасагдчих шиг байна сайн дураараа. Даалгавраа уг нь хийж гүйцэтгэх хэрэгтэй байсан тий. Гэхдээ толгой жоохон ирэх юм байна. Олон удаа ирэх юм бол тий. Тийм хэцүү байна уу хийхэд? Наад бол хүндрэлтэй л. Сүүлдээ толгой ирчихлээ шүү дээ. Би бол яг үндэ зүгээр азар яасан бах уу? Азар хийсэн юм шиг тий. Одоо ер нь харна шүү. Тий. Үнэхээр аттаалах шиг байна. Тэгэхээр энэ гурвынхаа хэнийг дэмжмээр байна? За тэгэл чаталтаа тэгэл авах байлгүй тий. 65 зуралтаа нэг тийм шүү дээ. За бас сүүлийн үеийн сонь сайхан юу байгаа бол үзэгчдэд мэдээлэл бол. За сүүлийн үед уран бүтээлдээ орсон байгаа. Тэгээд ганцаарчлсан уран бүтээл болон флаш хамтлагийнхаа найзуудтай бас хамтарч уран бүтээл хийж байгаа. Тийм тэгээд одоо тоглолт нь удахгүй болон тэр тоглолтын ажилд бас туслаад найзуудтайгаа ингэ явж байгаа. Тийм бай тэгээд удахгүй шинэ эх 7 хоногоос ер нь бол шинэ миний соло дууны клиптэйг ингээд үзэгчдэд төрнө. Тэгээд шинэ уран бүтээлээр уулзах болно. Ер нь яг уран бүтээлийн ажил хэр удаанаас сурч байна? Миний хувьд бол яг үндэ бол 6-7 жил болцсон. Тийм. Гэтэ энэ цаг хугацаанд бол бас юмаа хийгээл явж исэн. Ер нь бол дуугаа хийгээд 13 онд нэг шинэ клиптэй дуу гаргаж исэн. 16 онд бас нэг сард шинэ дуу клиптэй цацсан. Одоо энэ 16 оны бас 2 дахь уран бүтээл гаргаж байна. Тийм ба. За тэгээд цаг гарган бас манай нэвтрүүлэгт оролцож байгаад баярлалаа. Нэвтрүүлгийн зүгээс бас гарын бэлгийг гардуулъя. Манай нэвтрүүлгийн дурсгалын бас одоо аяга дээр нь Golden Gym Fitness Club-аар 50% хөнгөлөлтөд өөрчлөлт эрхийн бичиг Далаа ламын айлдвар байгаа. За тэгээд шинэ уран бүтээл хэрэгсэрээ. За За бид гурийн зүгээс энийг хэлээ. За за энийг авч. За амжилт. За амжилт. Ингээд та бүхэндээ 60 ором шоу нэвтрүүлгийнхаа 3 дахь хувийг үзүүллээ. 3 дахь хувийг 4 залуус маань амжилттай даалгавраа гүйцэтгэж мэдээж нэг нь бол даалгаврыг бол бас маш удаан хугацаанд гүйцэтгэж чадаагүй хүмүүс болоод хасагдж байна. За харин дараагийн үед флаш хамтлагийн 3 залуусын хэн нь хасагдах болоо гэдгийг та бүхэн 4-р үеэс хүлээн авч үзээрэй.
Удагч таахандаа зориулаад 60 шоу нэвтрүүлгийнхаа 4-р үеийг хүрэхэд бэлэн болсон байна. 4-р үе дээр Флаш хамтлагийн 3 залуусан маань өрсөлдөх болно. За энэ удаагийн даалгаврыг болохоор нэг нэгээрээ гүйцэтгэх нь хугацаа харна. Бас л одоо богино хугацаанд гүйцэтгэх нь бол дараагийн үедээ орно. Удаан хугацаанд гүйцэтгэх нь бол энэ үеэс бол хасагдах нь байна. Тэгэхээр ер нь хараад Флаш хамтлагийн хамгийн сэргэлэн 3 юмудаа л гэж би бол эндээс хараад байна шүү дээ. Энэ үеийн хүртэл маш амжилттай даалгаврыг их сайн гүйцэтгээд байна. За тэгээд одоо гүйцэтгэх даалгавар бол маш энгийн. За голын эндэр дээр 3 ширхэг гуурс байрлуулсан байгаа. Босоо орон зоож. Энэ гуурсан дээр өөр өөрсдийнхээ өмнө эндэр дээр байгаа чихрээсээ гуурсаараа сорж үзүүрдэн чихрээ наагаж унгаалгүйгээр тэр гуурсны үзүүр дээр 3 чихрийг авиж тавина байрлуулах. Нэг нэгээр нь зөөн гэсэн. Тогтно хэвээр. Тогтно тийм тогтоох хэвээр байгаа. За тэгээд өөрхийн эндэр дээрээсээ явна. За тэнд хэрэг алдчихвал яах вэ? Эндээс энэ эндэр хүртэл явж байгаа замдаа унах юм бол өөрхийн эндэр дээрээс ахиа. Тэндээ алдчихвал тэндээс. Тэндээ унгаачвал тэндээсээ өргөжлүүлээ явчихна. За тэгэхээр 3 чихрийг гурвуулангийн байрлуулах юм шүү дээ, тий. Нэг нэгээр нь байрлуулна шүү дээ, тий. За ойлгомжтой юу? Өө би ихчөө. За тэгээд шууд мега эхлэх чинь тий. Өөрхийн саналаар. За уг нь бол цуглуулах хэрэгтэй байгаа. За тэгвэл мегагийн саналаар шууд 3 их тий. Эндээс нь эхлэе явчих тийм ээ. Эндээсээ юу? Эндээсээ юу? Хамгийн ихнийхийг бол араасаа, дараагийнх нь бол хараасаа ч хийж болно. За ойлгомжтой юу? За харж байгаарай. 3 2 1 цаг явсаа. За амжилтсаа нэг хадаад ташчээ тий. Чихрээ унгааж болохгүй унгаах юм бол унчаад байна уу? За голоос нь эхлүүлээд, захаас нь эхлүүлээд, хаанаас нь бол хаанаас нь эхлүүлээд тавьж болно. За эхнийх амжилттай. Одоо хоёр дахь тавихтаа эхнийхэн чихрийг унгааж болохгүй шүү дээ, тий? Бас уу? Тий. Унгаавал дахиад тавина. За нэг тал дууны хугацаа л өнгөрцөн л явж байна да хугацаа. Эхнийхээ унгааж болохгүй. За та хоёрыг гэж бодож байна. Юу лээ? Дахиад нэг штэ. Өөрөө уртын дуу өнгөлүүлнэ. Мөн хоёрыг ч бас унгааж болохгүй те. Болохгүй. Яа за. Би бараг л цаг зогсоох төглөө. За амжилтсаа. За хэдийн хугацаанд хийсэн гэж бодож байна өөрийгөө. Явуулсан нэг минутаас бол богинохоо. Минут гарна л байгаа. Минут гарч биш юм аа. 2 бадаг руу орчихчих хөө. 2 минутууд тэгэхээр 2 минут 6 секунд 59 дойлын хугацаанд даалгавраа гүйцэтгсэн байна. ич болох үнийг үлдснийгээ. Үлдснийгээ болно. Идэж хөө. За ингээд 4-4 үеийн 2 дахь оролцогчоор Нанда. За Нанда ер нь л даалгаврыг хийхээс өмнө их л дотроо их бясалгаад байгаа шиг харагдаж шүү дээ. Наач бясалгаас өмнө мөнгө яаж өрхүүлэх бодож байгаа шүү. Их л ер нь даалгавар хийхээс өмнө зарим нэг дээр баг өөрөө төрүүлээд даалгавар хийх гээд өөрхөн бөмбөгөө аваад бас үлдсэн юм тэрэ. Тогтдог юм байна гэхдээ маш нүг юм байна. Яг тэр хүн дингүүд ингээд өөрөө ихгүй ингээд чичирдэг юм бас амьсгаа дуустдаг юм байна. Болж үл эндээс аваад тэнд ингээд тавиад зөөгөөд юм бол. За, Нанда одоо даалгаврыг гүйцэтгэх юм дээ. За гүйцэтгээд гүйцэтгэх. Ер нь даалгавар гүйцэтгэхээс өмнө бас нэг тактикийг л үе сон дээр л боловсруулах шиг шүү дээ. Энэ үеийн даалгаврын гүйцэтгэх тактик нь юу юм бэ? Адилхан чимээг байх юм уу?
Энэ үед тэгэл одоо хийж яж мэдрэх бах та. Эхний юу чихэр мэхрээ аваад тавьж байгаа л нэг юм гарах бах та. Мегагаас бас зөвлөгөө авчихсан шүү дээ. Тий, сая хөгжүүлэн зөвлөө. Би миний зөвлөгөө очоод тэнд тавьчих хэрэгтэй байршуулах. Тэгээ дараа нь тэндээсээ ингээд Учир нь тий. Тэгэхгүй бол яг тэр хүртэл ингээд зөөгөө тэнд байршуулна гэдэг бол бас айгүй хэцүү юм билээ. За, Нандигийн хувьд бас сонь сайхан уран бүтээлийн ажил. Өө сонь сайхан зөндөө дөө. Тэгээ одоо хамтлагийн манаас 10 жилийн болж байна. Мөн давхар өөрийнхөө бас нэг дуу гаргасан байгаа. Солоогоор нэг цор ганц гэх нэртэй дуу гаргасан. Анхны юу тэгээ? Тий, анхны соло дуу гаргасан байна. Нэг нэгээр уран бүтээл хийхээр хин нэгэнд цор ганц гээл нэг л хөнөө чиглэсэн уран бүтээл яваад байна да тий. Би удахгүй та нарт гэдэг дуу юм. Та нартаа гэд. За, Нандид амжилт хүсье. За баярлалаа. За. 3 2 1 цаг явсаа. Тэгээ нэгэн жил яг нөгөө үш хоёул нэг чадчихсан жоохон 50 юм яриа 50 даа ой нанди 50. Нэвтрүүлэг эхэлж байгаад хэлжсэн тий. Яалч чи хамгийн хөнгөн шингээ хамгийн хурдан дандаа гэжсэн. Тэгсэн нэрээ хамгийн сэргэл нь хамгийн хурдан юм шиг байна тий. Маш богино хугацаанд сая бол даалгаврыг амжилттай гүйцэтгэлээ. ахлагч юм шинж ахлахгүй болохгүй л тий. Тийм байна тий. За, хугацаа 41 секунд 65 дойлын хугацаанд даалгаврыг гүйцэтгэсэн байна. Баяр хүргэе. За, Мегагийн хувьд бол 2 минут 6 секундын хугацаатай байгаа. Тэгэхээр энэ хоёрын дундуур хийвэл дараагийн үед өрсөлдөнө. За. Богино хийвэл маш сайн, удаан хийвэл хасагдах нь шүү дээ, тий. За, харж 3 2 1 цаг. Энэ давхар цагаа явсаа. За. цаг юм. Сугуулмор За баяр хүргэе. би нөө яалаа та шил зүүцэн байж байгаад Шилэндээ баримжаа шилээ авч тавьсан тий. тэгэхээр нэг минут хасчаач. За, 1 минут хассан ч удаанд авах гэдэг юм да. Хасчихоо тэгэл удаан нь тий. За. За, ямар ч хэлсэн би даалгаврыг амжилттай сайн гүйцэтгэж 55 секунд 27 дойлын хугацаанд даалгавар хийсэн байна. Баяр хүргэе. За, тэгээ Мегагийн 1 минутыг хасгаа 1 минут 6 секундээр үеэс хасагдаж явах шиг байна. Манай нэвтрүүлэг бас зорин ирж цаг гаргаж оролцсон тас баярлалаа. Уран бүтээл өндөх амжилтыг хүсье. 10 жилийн хугацаанд бидтэй хамт байсан. Зарим хугацаанд бид нар бас уран бүтээл тасалсан байгаа. Янз янзын байдлаар тий. Тэгээ эргэж нийлээд одоо уран бүтээл хийсэн байгаа. Тэгээд үзэгчтэй бас сонирхолтой шинэлэг юмнуудыг аль болохыг хүргэхийг хичээнэ. Тэгээд бид нарыг бас ирэл гэж хэлээ да. Баярлалаа.
За баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийнхэн бас гарын бэлгээ танд гардуулъя. За дотор нь юу явааг мэдж байгаа шүү дээ. Тийм голден жимээр очиж үйлчлүүлээрэй. За. За. Өдөрт тавхандаа зориулаад 60 ором шоу нэвтрүүлгийнхэн энэ удаагийн дугаарын хамгийн сүүлийн үе буюу 5 дахь үеийг хүрэхэд бэлэн болсон байна. 5 дахь үе дээр Flash хамтлагийн дуучин за Бибэ, Нандэ хоёр бол тонж үлдсэн байна. За та хоёрын хувьд бол одоо энэ үеэс хэн ялагч болох вэ гэдэг нь бол тодорхой болно. Энэ үеийн даалгавар маш хялбархан. Мэдээж нэг нэгээрээ гарч бас даалгаврыг гүйцэтгэх нь хугацаа харна. Удаан хийсэн нь хасагдаж одоо богино хугацаанд хийсэн ялагч болох нь байна. За ямар ч гэсэн нойлын цаасыг голын хэсэгт байрлуулсан байна. Энэ цаасыг хөвж дуусгана. За энэ бол нэг 80 м-тэй нойлын цаас байгаа. Энэ цаасыг хөвж дуусгахдаа гарны оролцоо багахгүйгээр өөрхөн биендээ ороож хөвж дуусгана. Биендээ орно, өөрхөн биендээ ороож. Өксөрөө гэх юм. Тийм, бэлхүүсээрээ ч юм уу ингэж орох юм уу? Ингэж орох юм тий. Гарны оролцоо багахгүйгээр. За тэгээд хөвж дуусгах нь байна. Яадаг болоо. Бэж дахиад амсчих. Одоо энийг татчих өөртөө ингэ бэхэлчих юм. Дахиж бэхлэхгүй. Гарны оролцоо багахгүйгээр л Хөвж дуусгах юм уу тий? мэдээж өөрхөн биендээ эвтэйхэн ингээд ороох нь шүү дээ. За тэгээд тэрийгэ өргөжлөл ороосоор байгаа л дуусгах юм байна. Эхний оролтыг хийчих юм уу? Эхний оролтоо хийхгүй. Эхний оролтоо ч гэсэн гар оролцоолохгүйгээр өөрөө орно. Өөр ингэж орох юм тий. Ямар сони тий. Харин өөрөө яаж ороох вэ? За би эхлэхэр болж байна. За. За хүлээж байгаараа би хугацаа. Шууд ингээ гараараа ингээ эндээ их юм. Үгүй гарны оролцоо байхгүй. Юу гэсэн тийм тэгээ боломж байхгүй шүү дээ. Гарны оролцоо байхгүй гэхээр ч одоо тэгээд суугаараа амаараа суг мог энэ чинь амаараа хөлөөрөө ер нь бол тэгээд амны гарны оролцоо байхгүйгээр л тасгаал ингээ юм шүү дээ. За. тий эсвэл амаараа ер нь бол амаараа хийсэн ч болно тий. Ам нь барыг итгэх. Тэ амаараа аваад биендээ ороод өөрөө эргэл хөв явчихна шүү дээ. За. За би дамжлах гэсэн хэлээ тий. За харж байгаарай. За. Харж байгаарай. 3 2 1 цаг. Байж байгаарай. Цаг. Явсаа. За амжилтсэ. За яваад гараа. Дотор мох хоёроо доош суух хэрэгтэй да. Бад. Яваад гараа. Даалгараа дуусгаад. Яа. За цаг. 50 наашаа. Дэлхий арай хурд иргэд байна уу? Дэлхий арай хурд иргэд байх шиг байхгүй шүү дээ. Ямар амар. За өөр хийдэлтэй. За мандат нэг бодлоо гэж. За тэгэл эргэлтийн л хурдл юм байна л да. Хугацааг нь ерөөсөө нэг сонирхгүй байх шиг байна шүү дээ. Тэг хугацааны хэр болсон байна. 2000. Уг нь ингээд хоёр хүн хоорондоо өрсөлдөж ирэхээр нэг нь даалгавраа гүйцэтгэж дуусангууд нөгөөх нь хугацааг нь асуудаг шүү дээ. Яасан бэ гэсэн мандагийн хувьд болохоор хугацаа ерөөс асуухгүй шүү дээ. Тэгэхээр ер нь их удаан хийжээл гэж дүгнээд ах шиг байна шүү дээ. За 1 минут 5 секунд 20 дойлын хугацаанд даалгавраа гүйцэтгсэн байна. Гэдэг ч ордон шүү дээ. За 1 минут 5 секунд 20 дойлын хугацаанд гүйцэтгсэн байна. За нандаа амжилтсэ. За бэлэн үү? Билээ. Анхаарч байгаарай. Яна унах үед. Онол тэгээд босоод өргөжлөлөө шүү дээ, тий. За. Даалгавраа гүйцэтгэсний дараа унахгүй босоо байдалтай байх хэрэгтэй шүү дээ, тий. За. 3 2 1 цаг. Байж байгаарай. Ой. Цаг. Явсан гэхээр явна шүү дээ, тий. Цаг. Цаг. Явсаа. За амжилтсэ. За одоо тэгээд их гоё эргэлдээд байж тээ. Өө за очрыг олцсон юм шүү. Хордоо. Ахаад хордоо эргээд байв. Өөрөө дуугүй болчихлоо. Гараа олцохгүй гараа. Ямар хот юм бэ?
За одоо дууны студент дуусч энэ одоо Бадаг руу орлоо шүү. Явуулгараа. За ер нь дөгч энэ да. Одоо жоо хаваа. Явуулгараа. Явуулаа. Тоста. За нандаа чи ивгүүтэй. Хугацаач бол бас ивгүүл энэ да. Гайг байна уу? Яасан бол Мэдгүй. оо нэлийн гоё өвчмтэй яж дунд нэг саадчих шиг боллоо шүү дээ. Саатахаас өөр аргагүй л амар л. Яага саадчих вэ? Уг нь яг баг ичмээрэл яваад исэн бол Чигээд авч. Нисэж хаар зүгээр жоохон саатсан дээр авах гэж. эргэлтийн урд бол бас нэлийн хурдтай байлаа тий. За хугацаа хэлээ. ББ-ийн хувьд 1 минут 5 секунд 20 дойлын хугацаанд даалгавраа гүйцэтгсэн бол за Нандагийн хувьд 49 секунд 24 дойлын хугацаанд даалгавраа гүйцэтгсэн байна. Баярлалаа. Нандаа төрсөн шүү дээ. Өө мөө нандаа. За ингээд 60 ором шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг үзэж та бүхэндээ ТV-ийн 2 дугаар студиэс бэлтгэн үзүүлж байна. Манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт флаш хамтлагийн залуус оролцож байгаа. 5 дугаар хамгийн сүүлийн үедэр ББ Нандаа 2 бол томж үлдэж даалгаврыг гүйцэтгсэн. Эндээс Нандаа ялагч болж ах шиг байна. Тэгэхээр нэвтрүүлгийн эхэнд ер нь хин ялагч болох бахаа гэхэд Нандаа гэж дуу нэгтэйгээр бас ер нь хэлж ах шиг байсан. Аливаа зүйлийн ер нь эв дүг нь одоос орчихсан тийм л юм шиг байна шүү дээ тий. Бүр амарсан. Одоо жоохон удаан болчиход байна гэж байна. Удаан байгаад байгаа юм л юм гэж байна. За тэгээд ББ-д бас баярлалаа. Уран бүтээлийнх нь өндөр их амжилтыг хүсье өрөө. Нэвтрүүлгийн бас гарын мэлийг гардуулъя. Golden Gym Fitness Club-ээр 50% өнгөлттэй 1 сарын хугацаанд үргэлжлүүлэх юм бичиг. Мөн далаа ламын аялдууд дээр нь манай нэвтрүүлгийн дурсгалын аяг байгаа. За тэгээд үзэгчтэй хандаж бас нэвтрүүлгийнхаа бас одоо сэтгэлээс хуваалцах байхаа гэж бодож байна. Баярлалаа. Хамжилт хүсье. Ад жаргал хүсье. За тэгээд мөн Нандадаа бас маш их баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч манай нэвтрүүлэгт оролцож энэ удаагийн нэвтрүүлгийн бас ялагч болж байна. Гарын бэлгийг гардуулъя. Мөн ижил манай нэвтрүүлгийн дурсгалын аяг. Тэгээд Golden Gym Fitness Club-ээр 50% өнгөлтөжлөлт ирэх юм бичиг байгаа. Улаанбаатар хотод бол нэлээд хэдэн салбарын үйл ажиллагаа болдог. Алинт нь ч авсан болно. Дээр нь нэвтрүүлгийн зүгээс бас энэ мөнгөний шагналыг гардуул. За баярлалаа. За тэгээд нэвтрүүлэгтээ үж авсан үрчин маань самт болсон. Баярлалаа. Амьсгаан одоо талаарыг дагдаг байх шиг шүү дээ тий. Дараадаг байна. Аа за бусад хамтлагийн залуустай хамтдаж бас гэж хэлэх үү. За хамтлагийн залуус тэгэл уран бүтээлээ сайн эзгээр хэлжлээ та. Цагуудах бас хамтлагийн 10 жилийн уран бүтээлийн ажилд идэвхтэй оролцсноо гэж. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Өдөрт та бүгдийн ямар ч хөдөө цагтаа зориулан өргөж байгаа 60 ором шоу нэвтрүүлгийнхэн ээлжид дугаарыг үзүүллээ. Манай нэвтрүүлгийг шимтэн үзэн сонссон өдөрт та бүхэндээ баярлалаа. Мөн нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн флаш хамтлагийн залуустай баярлалаа. Уран бүтээлийн өндөр их амжилтыг хүсэн өрөө хойштоос олон уран бүтээлээр уулзах байхаа гэж бодож байна. Тэгээд та бүхэн ажил хөдөлмөр болон за хийж байгаа уран бүтээлийн ажилд дахин бас амжилт хүсье. Баярлалаа. За та бүхэнд хүрэлцээ. За баярлалаа. Ингээд өдөрт та бүхэндээ 60 ором шоу нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг үзүүллээ. Шимтэн үзсэн суусан та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногийн шинэ дугаараараа эргэн уулзлаа. Тэгээд баярлалаа үзэгчдээ.